Бас эхлүүлчих. За тэгэхээр өнөөдрийн вебинараар бол бид нэр continuation арилжаа болон pullback арилжааг хэрхэн одоо барьж авах талаар бол хичээл орох гэж байна. Тэгэхээр энэхүү одоо хичээлийн хүрээнд бол би та бүхэнд ер нь continuation арилжааг хэрхэн барьж авах вэ? Мөн одоо pullback арилжааг бас хэрхэн барьж авах вэ? Та нарын одоо их нь бол бас pullback арилжааг хэрхэн барьж авах гэдэг талаар бол жоохон бас ойлголт багтаа байх шиг харагдчихсан. Тэгэхээр тийм учраас ер нь бол pullback арилжааг бас барьж авах талаар хичээл орох гэж байна. За тэгэхээр хэдүүлээ яг зураглаад үзье. Тэгэхээр continuation арилжаа. Тэгэхээр энд бол ингээд continuation ингээд арилжаа явагдаж байгаа байхгүй одоо ингээд uptrend ингээд явагдаж байгаа. За тэглээ гэж бодоход бол бид нар ерөнхийдөө ингээд break of structure-ууд ингээд явагдаж байгаа шүү дээ. Break of structure дандаа ингээд дэшээ зурагдаа явж байгаа. За тэгэнгүүт ингээд break of structure зурагдаад яваад одоо break of structure-ийн бол ингээд үүснэ шүү дээ. Энд бол ингээд break of structure бол үүсчихсэн байна те. За тэгэнгүүт бид нар эндээс бол та нар одоо ер нь бол энд одоо pullback орж ирэхгүйгээр эндээс одоо нэгсэндээ дахиад үргэлжлээд явах юм шиг бол дандаа ингээд continuation арилжааг бол эндээс эргэлхийлээд байгаа. Тэгэхээр энэ бол арай магадлал багтай. Тэгэхээр яагаад магадлал багтай гэхээр энэ одоо ямар нэгэн break of structure-ийн дараа pullback заавал ингэж орж ирэх магадлал маш өндөр байдаг. Хаш бол ингээд үргэлж ингээд өсөд яваад шууд үргэлж ингээд өсөд яваад байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ч одоо бүх buy арилжаанд орсон хүмүүс ч одоо ашигтай арилж шүү дээ. Нэгсэндээ зах зээл бол нэг нь одоо олж ивэл нэг нь одоо алдаж идэх тийм тоглоом шүү дээ. Тэгэхээр ер нь бол бид нар continuation гэж явуулсан тохиолдолд бол үргэлж хаш бол буцаж манипуляц хийж одоо энд байгаа liquidity-нүүдийг хамж одоо хүмүүсийн одоо stop loss-ыг цогцоод тэгээд дээшээ бол continuation үргэлжлэлийн одоо арилжаа бол хийдэг гэж ойлгож байна. Тэгэхээр гол зүйл нь бол бид нар хизээ одоо pullback арилжааг одоо сонирхож оролцох уу мөн хизээ одоо continuation арилжааг оролцох гэдэг нь л одоо бидний юу байгаа тоххой одоо ур чадвар тэднээс бол хамаарч байгаа. Тэгэхээр бид нар бол хизээ одоо pullback арилжааг одоо барих вэ гэхээр нэгдүгürt бол break of structure дэшээ ингээд явагдчихсан шүү дээ. Break of structure үүссний дараа pullback арилжаа. Одоо pullback арилжаа одоо харна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд бол break of structure ингээд үүсчихсэн байна. Энд бол харахам pullback арилжаа бол орж ирэх үнэ. Тэгэхээр ийм одоо нөхцөл бүрдсэний дараа бол бид нар ерөнхийдөө pullback арилжааг барих гэж одоо авч үзнэ гэсэн. За тэгэхээр төсөөлөл л доо. Одоо энэ бол ингээд бидний одоо 4 цагийн одоо юуг бодчих. Энийг бол одоо 4 цагийн break of structure гэдэг ойлгох бодчороо заяа. Тэгэхээр энэ бол 4 цагийн break of structure. Тэгэхээр энэ бол 4 цагийн break of structure энд бол үүсэж хагаад одоо бид нар бол хүлээх зүйл нь pullback арилжаа хүлээн. Тэгэхээр энэ pullback арилжааны одоо эхлэлийн цэгийг хэрхэн барих вэ гэдэг бол маш чухал асуудал. Энэ бол маш чухал. Эхлэл цэгийг одоо pullback арилжааны эхлэлийг хэрхэн барих вэ? Тэгэхээр pullback арилжааны эхлэлийг барихын тулд бид нар бас 4 цаг дээр change of character бол ингээд хүлээгээд тахаар бас удна. 4 цаг дээр ингээд change of character хийсний дараа одоо энд бол арилжаанд ороод pullback арилжааг барина гэх юм бол бас энэ удна. Гэхдээ бол ер нь бол магадлал ихсэн л дээ ер нь бол order flow ингээд үүсчихэж байгаа учраас энд бол change of character ингээд үүсчихээр бид нар бол энд бол pullback арилжааны эхлэл бол эндээс эхэлнэ гэдэг эндээс short орж болно. Эндээс short орж болно. Гэхдээ ингээх тохиолдол бол бас бага байдаг. Яг ингээд 4 цагаар чок үүсгэхэд бол бас нэлийн хугацаа орно шүү дээ. Тэгэхээр бид нэр 15 минут дээр нэгсэндөө чок хөдөлгөөнийг хүлээж идэг гэсэн үг. Тэгэхээр энийг бол 15 минут гэж бодчоорой заяа. Тэгэхээр бид нэр 4 цаг дээр бол энэ бол тэр чигтээ 4 цаг шүү дээ. Тэгэхээр бид нар энд бол ерөнхийдөө энэ бол бидний одоо за энэ бол бидний
longer тэмдэглэж. Энэ бол бидний 15 минут. Энийг бол 15 минут гэдэг үзчих хэрэгтэй. За энэ бол 15 минут шүү. Тэгэхээр 15 минут дээр 15 минут бол улааныг илэрхийлж байгаа. За улаан нь бол 15 минут. Энэ break of structure энэ үүсгэснүүд нь бол 4 цаг шүү. За тэгэхээр би дахиж ингэж зурхгүйгээр шууд энэ 15 минут. Тэгэхээр 4 цаг дээр break of structure үүсгэсний дараа бид нар 15 минут руу шилжээд тэндээс change of character хийхийг хүлээн гэсэн үг. Change of character хийхийг хүлээн. Энд бол 15 минут дээр чок хөдөлгөөн үүсчихсэн мэ тэ. Энд бол ингээд чок хөдөлгөөн үүсчихсэн. Ягаад чок хөдөлгөөн үүсэж байгааг бол мэдж байгаа тэ. Энд бол энэ high бол шивдээд тэгээд энэ одоо high low бол энд ивдээд тэр чок хөдөлгөөн үүсэж байна тэ. Тэгэхээр энэ бол хөдөлгөөн тэр чигт бол 15 минутын хөдөлгөөн. Тэгэхээр 15 минут дээр бол бид нар чок хөдөлгөөн үүссэний дараа бол бид нар эндээс ерөнхийдөө pullback хөдөлгөөний 4 цагийн pullback хөдөлгөөнийг барьж байгаа. Нэгсэндээ 15 минут дээр бол эн чинь down trend шилжчихлээ шүү дээ. Ягаад гэвэл down trend бол энд 15 минут дээр шилжчихсэн. Ягаад гэвэл тренд бол энэ дээр эргэжчихсэн байгаа. Энд бол тренд down trend руу эргэжчихсэн байна 15 минут. Гэхдээ энэ 15 минутын down trend гэдэг чинь одоо энэ 15 минут одоо энэ дээр ингээд 4 цаг дээр ингээд uptrend явуулчихлаа гэж бодоход 15 минут дээр бол эн чинь ингээд хэдийгээр ингээд downtrend боловч энэ 4 цагийн хувьд чинь шүү дээ 4 цагийн хувьд. Одоо энэ бол 4 цагийн хувьд бол энэ чинь pullback хөдөлгөөн тий. Тэгэхээр 15 минутын одоо downtrend чинь бол энд 4 цагийн pullback болж үрж байгаа байхгүй. Тэгэхээр 4 цагийн одоо сонирхлын цэг дээр одоо бид нар ингээд pullback арилжааг ингээд бариад авчлаа. Ингээд төсөлч pullback арилжааг бол эндээс ингээд бариад авчлаа ингээд pullback арилж. За тэгээд хаш бол ингээд нэгэнт энд ингээ хүрээд ирлээ pullback ингээд биелчихлээ гэсэн үг. Нэгсэндээ одоо бидний одоо юу гэдэг 4 цагийн одоо сонирхлын цэг дээр хаш бол ирчихлээ. Тэгэхээр бид нар pullback арилжааг бол энд амжилттай ингээ барьчихсан гэсэн үг. Энэ одоо pullback арилжааг тэр чигт нь одоо 15 минутын downtrend нэгсэндээ 4 цагийн pullback хөдөлгөөний төгсгөл хүртэл бид нар сайн барьчлаа гэсэн үг. За тэгэхээр тэгэнгүүт энэ 4 цагийн одоо сонирхлын цаг гараад ирж байгаа. Энд бол 4 цагийн сонирхлын цаг. За энэ бол 4 цагийн сонирхлын цаг шүү. Энд ингээд 4 цагийн сонирхлын цаг дээр ингээд хаш хүрээд ирж байгаа. За тэгээ хүрээд ирэнгүүт эндээс бид нар юу үлээх вэ гэхээр ямар арилжаа үлээх вэ? Бид нар энэ 4 цагийн сонирхлын цаг дээр хүрээд ирчихсэн. Тэгэхээр ямар арилжаа үлээх вэ гэхээр бид нар continuation арилжаа үлээх. Тэгэхээр continuation арилжааны эхлэлийг бид нар яаж барих вэ? Continuation арилжааны эхлэлийг бид нар нөгөө одоо энэ бол дандаа ингээд ханш бол ингээд энд downtrend үүсчихсэн гэсэнд 15 минутын одоо сонирхлын цэгүүдийг ингээд дэмжиж бид нар ингээд 4 цагийнхаа одоо нэгсэндээ pullback хөдөлгөөнийг барьчихлаа тий. Тэгэхээр 4 цагийн pullback хөдөлгөөний төгсгөл буюу continuation арилжааны эхлэлийг бид нар хэрхэн барих вэ гэхээр мөн адил trend change хөдөлгөөн буюу одоо shock хөдөлгөөнийг хүлээнэ. За тэгэхээр энэ бол бидний continuation арилжаа хийх талбар. Энэ бол бидний pullback арилжаа. Pullback арилжаа нь бол яг өөр өнгөрт яач. За pullback арилжаа бол за улаанаар тэмдэглэжээ. Pullback арилжаа энэ бол бидний continuation арилжаа буюу одоо энэ одоо continuation арилжааны үргэлжлэл одоо ингэ явж штэ нэгсэндээ uptrend руу буцаад uptrend одоо 4 цаг дээр uptrend явагдажсэн. Тэгээд нэгсэндээ энд бол ингээд 4 цаг дээр uptrend явагдажсэн штэ. Энд бол break of structure 4 цаг дээр orange uptrend явагдажсэн. Тэгсэн чинь одоо энд ч гэсэн одоо нэгсэндээ энэ дунд ч гэсэн одоо 15 минутанд ч гэсэн ингээд uptrend явагдаж байгаа штэ. Uptrend явагдаж байгаа. Энэ дунд нь ингээд uptrend явагдаж байгаа. Тэгсэн чинь uptrend-ийн одоо нэгсэндээ 15 минутын uptrend-ийн төгсгөл энэ дээр ирчихсэн. Энд ирээд иргэчихсэн 15 минут. Нэгсэндээ 4 цагийн pullback хөдөлгөөний үргэлжлэл pullback арилжааны эхлэл энд үүсчихсэн. Тэгэхээр бид нар ингээд дэмжигдээд явчихлаа. Тэгэхээр эндээс нэг анзаараад яагаад
одоо энэ бас continuation арилжаанд үүсэж байна гэдгийг бас анзаарах хэрэгтэй. 4 цаг гэдэг бол бидний хувьд бол маш том одоо цаг шүү дээ. Том цагтаа 4 цаг daily буюу одоо өдөр дээрээс нь 4 цаг гэдэг бол мика унтраагаар маань. За тэгэхээр 4 цаг гэдэг бол бидний хувьд том цаг шүү дээ. Тэгэхээр daily болон 4 цагийн сонирхлын цэг бол бидэрт том цаг гэж явж байгаа. Тэгэхээр 4 цагийн одоо сонирхлын цэг дээр ирээд 15 минутын одоо нэгсэндөө change of character хөдөлгөөн энд үүсгэхээр бид нар continuation арилжааны эхлэл гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас яагаад ингэж байгаа гэхээр одоо та нар хараарай. Энд ингээд liquidity маягийн зүйл үүсээд байгаа. Бид нар liquidity build up гэж энийг юм. Build up. Энэ болохоор юу байдаг вэ гэхээр одоо ингээд хааш бол ингээд үргэлж ингээд ерөөхдөө pullback хөдөлгөөн төр ингээд дэмжиж явцсан байна. Энэ бол сонирхлын цэгүүдэд дэмжиж явцсан байна. Тэгэхээр энд бол маш их арилжаач ингээд sell арилжаанд орж байгаа бас. Sell арилжаанд ингээд орж байгаа. Энд бол ингээд орж байгаа. Нэгсэндээ энд бол trend line liquidity үүсчихсэн биш үү? Тэгэхээр тэр энэ trend line liquidity маш их одоо мөг дээр нь эргэлдэж байгаа учраас тэрийг авахар хаш эргээд continuation явдаг нь байна шүү дээ. Энд байгаа liquidity-г хамахын тулд нэгсэндээ бид нар энд бол хэдвээ ингээд орч чадсан бол төгсгөл хүртэл нь бол одоо 4 цагийн одоо сонирхлын цаг хүртэл ч юм уу те одоо чинь харах нь шүү дээ. Тэгэхээр эндээс одоо бид нар юу одоо ирэх магадaltaй вэ гэхээр эндээс change of character хөдөлгөөн үүсэх юм бол энэ дээр үүссэн liquidity-г хаш хамах магадлал өндрөө гэсэн. Тэгэхээр эндээс бид нар энэ хүртэл ч юм уу те liquidity хамж дуустал нь одоо бид нар энэ continuation арилж байгаа хардаг байна. Ойлгомжтой залуусаа. Ойлгомжтой. Асуулт байна энэ хүртэл. Сонсогдож байгаа үстэй. Би ганцаар яриад байгаа юм биш үстэй. Ойлгомжтой. Яа, тэгэхээр pullback хөдөлгөөний төгсгөлийг хэрхэн барих уу? Continuation арилжааны эхлэлийг хэрхэн барих талаар бол бид нэрсээ үзлээ те. Тэгэхээр яагаад энэ continuation хөдөлгөөн ингэж явдаг вэ гэхээр энэ liquidity үүсчихсэн байвал одоо энэ continuation хөдөлгөөн орж ирэх магадлал шүү дээ те. Тэгэхээр энэ liquidity-г бол хамж идэг. Тэгэхээр бид нар safe target буюу одоо 15 минут дээр ингээд харчингууд 15 минут дээр энд бол ингээд ер нь бол ингээд та нарт одоо би юу заа одоо ингээд таргет буюу одоо ашиг авах цэг манайхан хитрхи хол хараад байна. Тэгэхээр бидэрт заавал тийм юу байх шаардлагатай. Одоо би та нарт зөвлөж байна. Тэгэхээр юу вэ гэхээр хамгийн одоо safe target буюу аюулгүй target одоо take profit буюу ашиг авах цэгээ энд ингээд жишээ. Энд бол харах хэрэгтэй байхгүй юу? Нэгсэндээ бидний одоо энд бол ингээд change of character үүсчихсэн. Тэгэхээр бидний эцсийн таргет ихэнх ашиг авах цэг бол энд байх хэрэгтэй. Одоо нэг 80% ч юм уу те 80% ч юм уу 70-аас дээш хувиа бол бид нар энд авч явах хэрэгтэй. Тэгэхээр манай залуучуудын яг алтад байгаа юм нь 70%-аас дээш бол авах хэрэгтэй зэ. Тэгэхээр 70 орчим хувиа юу нь их ашиг авчих хэрэгтэй. 100% ч авсан болно гэт. Яг нэг 70% авчаад үлдсэн одоо volume үлдээгээд одоо дээшээ харж болно л да. Тэгэхээр яагаад энд хардаг вэ гэхээр энэ break structure дахиад явагдах юм бол биднэрт pullback хөдөлгөөн угаасаа орж ирэх нь тодорхой гэдгийг бид мэдчихэж байгаа. Тэгэхээр бид нар pullback орилж орж ирэх нь тодорхой гэдгийг мэдчихэж байгаа бол энэ 15 минутын swing high дээр ашиг авцсан дээр байхгүй юу? Нэгсэндээ бид нар одоо хааш бол ийшээ ингээд break structure үүсгэчихэд дахиад энд бол чок хөдөлгөөн үүсгэж болно шүү дээ. Хинч мэдэхгүй. Тэгэхээр бид нар ихэнх ашиг энд авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энийг хүлээхгүйгээр та нар одоо break structure явагдчихад хад одоо бүх ямар ч ашиг энд авахгүйгээр одоо нэгсэндээ бас энэ шундлын нэг хэлбэр байхгүй юу? Одоо ямар ч ашиг авахгүй энэ хааш бол ингээд цаашаа үргэлжлээл өсчих юм шиг. Тэгэхээр бид нар бол break structure дээр л авах хэрэгтэй хаашиг. Тэгэхээр break structure үүсгэсэн л бол за хэвээр сайхан ашигтай арилжлаа ихэнх ашиг авъя гэж гарах хэрэгтэй байхгүй 15 минутын break structure дээр.
Тэгэхээр энд бол угаасаа pullback ингэж орж ирэх хөдөлгөөн энэ хүртэлх одоо юу бид нар мэдэрмээргүй шүү дээ. Одоо бид нар сайхан ашигтай явж байсан. Тэгээ энэ хүртэл бол бид нар ингээд сайхан ашигтай явж байна. Тэнгүүд энэ уналд орж ирэхийг мэдсээр гэж бид нар энийг ерөөсөө ашигаа энд breakout structure дээр авахгүй нэ гэдэг бол нэг бодлын тэнэглэл байхгүй. Тэгэхээр бид нар одоо капитал буюу одоо хөрөнгөө хамгаалахын тулд заавал энэ арилжаа ашигаа бол энд авч явах ёстой гэсэн үг. За энэ хүртэл асуулт байна уу залуусаа. Тэгэхээр би энд бас нэг юу харуулъя гэж бодоод та нарт. За нэг жишээ харуулъя. Тэгээд бас юу гэдэг шүү. Одоо ингээд бид нар ингээд breakout structure явагдаж штэ. Тэгээд энэ pullback арилжааг барьж авах та. Одоо эсрэг талаас энд сонирхлын цэг ингэж давхцаж орж ирэх юм бол бид нар илүү магадaltaй байдаг шүү. Одоо ингээд breakout structure энд үүсгэжлээ штэ. Тэгэнгүүт одоо энд imbalance ч юм уу те imbalance breakout structure явагдсны дараа энд imbalance байж штэ. Тэгэх юм бол imbalance дээр хүрээд тэгэхээр imbalance дээр хурж ирэхэд бид нар эндээс pullback барилжааны эхлэл хэрвээ энд чок үсэх юм бол бид эхлэл нь эндээс энэ imbalance-с ч юм уу те order block-оос эхлэх боломжтой гэдгийг бол бид нар бас давхар баталгаа олгож харна гэсэн. Тэгэхээр шууд ямар нэгэн сонирхлын цэг дээр ирэхгүйгээр чок хөдөлгөөн энд үүсчих юм бол бид нар pullback арилжааны эхлэл энд биш те бидний хуурж иж магадгүй энд дахиад liquidity хамаад liquidity хамаад тэгээд нэгсэн дөө liquidity хамчаа тэгээд дараа нь ингээд pullback ороод ирчих болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бас сонирхлын цэгээ бас энэ дээр хамтд нь одоо ингэж харж явах нь бол чухлаа гэсэн. За би энэ pullback арилжаан дээр та нарт харуулъя. Pullback арилжаа. Евро долларын энэ 7 хоногийн ханшин дээр ямар pullback арилжааг барих боломжтой байсан те 4 цагийн ямар pullback арилжааг энэ 7 хоногт бас гоё жишээ харагдсан шүү дээ. За энэ бол хараарай. За тэгэхээр энд бол биднэрт чок хөдөлгөөн өссөн те энд бол бид нар breakout structure явуулж байна. Би энийг бас YouTube бичлэг дээр бас оруулах гэж бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ YouTube бичлэг дээр бол би энийг тайлбарлана. Гэхдээ энд бол та нарт яг учир шалтгааныг тайлбарлана. Би тэр YouTube бичлэг дээр бол яг учир шалтгааныг тайлбарлаагүй байна. Тэгэхээр өнөөдөр орох YouTube бичлэг дээр бол би энийг тайлбарлана. Тэгэхээр энд бол 4 цагийн breakout structure бол ингэ явагдчихлаа шүү дээ. Тэгээ энд бол чок үсчихсэн. Чок үсчихсэн. Энэ чок үсэж байгааг мэдж байгаа шүү дээ. Тэ яагаад чок энд үсэж байгааг? Ягаад гэвэл одоо бидний swing low энд шүү дээ, тэ. Энд бол шинэ swing high үсчихсэн. Тэгэхээр энэ swing low идрээд бидэрт бол чок үсчихсэн, тэ. За тэгэхээр чок хөдөлгөөн үүснээ дараа бид нар юу үлээх вэ? Энэ чок хөдөлгөөн явагдсан одоо дараа бид нар юу үлээх вэ? Одоо тренд маань доош ирчихлээ шүү дээ. Тэгэхээр бид нар юу үлээх вэ? Breakout structure-тэй ижилхэн шүү дээ. Энэ бол breakout structure-тэй ижилхэн. Тэгэхээр юу үлээдэг вүлээ бид нар энэ continuation тийм яг зөв. Энэ бол бид нар одоо continuation арилжаа хүрээд ирсэн гэсэн үг. Тэгээд бид нар юу үлээх вэ гэхээр pullback арилжаа үлээ. За pullback. За би нэг буцаач. Pullback арилжаа. За тэгэхээр ингээ хааш ингээд унаад ороод ирсэн. Тэгэхээр pullback арилжааны төгсгөлийг бид нар хаанаас харах вэ гэхээр сонирхлын цэг breakout structure одоо юм уу change of character орж ирсний дээр сонирхлын цэг дээр ирэхээр одоо бид нар нэгсэндээ pullback арилжааг барих талаар бодно тий. Тэгэхээр талаар да энэ дээр бол ханштай ирэхээр бид нар харах нь шүү дээ. Нэгсэндээ энэ харах юм бол 4 цагаар харах юм бол энд биднэрт юу харагдаж байна гэхээр одоо энэ buy to sell candle шүү дээ. Энэ buy to sell candle бид нар бас эхний хичээл дээр үздэг шүү дээ. Supply and demand хичээл дээр үздэг шүү дээ. Энэ бол бидний buy to sell candle гоц. Нэгсэндээ энд бол ингээд weak үсгчихсэн. Тэгээд энд бол imbalance байна үсчихсэн байна тий. Тэгэхээр хаан шинд imbalance-ыг нөхөд бидний одоо order block нэг төрлийн order block болох одоо buy sell to buy candle одоо үсчихсэн байна тий. Энд бол sell to buy candle үсчихсэн. Sell to buy гэдэг одоо энийг бол
тавьчлаад sell to buy гэдэг ингээд их нэрлэж болно. Тэгэхээр энэ candle дээр бол бидний ирэхэд 15 минут руу шилжүүлээд pullback арилжааны эхлэлийг барина. Pullback арилжааны үсээ үтсэх хичээлийнхаа pullback арилжааны эхлэлийг барина. За хаш хүрээд ирсэн бидний sell to buy candle дээр хүрээд ирсэн. Тэгэхээр бид нар юу хэлэх вэ одоо эндээс? Бид нар одоо 4 цагийн одоо pullback арилжааг барьж авах гэж байгаа шүү дээ. Одоо нэгсэндээ pullback арилжааг барьж авах гэж байгаа. Энэ иш ингэж pullback арилжааг барьж авах гэж байгаа. Тэгэхээр бид нар энд 15 минут дээр эхлэлийн барьж авна шүү дээ. Сонирхлын цэг дээр ханш бол хүрээд ирчихсэн. За сонирхлын цэг дээр ханш хүрээд ирчихсэн. Одоо бид нар юу хэлэх вэ? За эндээс чок үсгэд хаана чок үсгэх? Одоо энийг зураарай залуусаа. Чок хаана үжиж чок үсгэх вэ? Зураарай. Нөгөө зурдаг юм ашиглаад. Тэр annotate гэдэг шүү дээ. За яг хаана. За тулгаа зөв зурлаа. Тэгээд яг энд те яг зөв. За надад хайрлах. За тэгэхээр бид нар бол энд чок хэрвээ үүсээд энд задрах юм бол бид нар pullback 4 цагийн би энэ бичээд үгүй. Тэгэхгүй бол бас энэ жоохон эргэлзээтэй. Би бас анх ер нь сурч авч байхдаа жоохон толгой эргэжсэн. Тэгэхээр та нар бас бити толгой эргэрээ гэхээр гэсэн үгнээс 4 цагийн pullback-ийг барих гэдэг шүү дээ. Pullback одоо буюу 15 минутын reversal хөдөлгөөн. 4 цагийн pullback буюу 15 минутын reversal хөдөлгөөнийг барих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар 15 минутын reversal хөдөлгөөн буюу одоо тренд өөрчлөлт хөдөлгөөнийг хаана бид нар очиж мэдэх вэ гэхээр энэ бол ингэж ивцсний дараа бид нар эндээс арилжаанд орно те. Эндээс барьж байгаа те. Тэгэхээр за ийм төлөвлөгөө гаргачлаа гэсэн. Бид нар одоо ингэж pullback арилжааг барьж авах төлөвлөгөөгөө ингэ гаргачлаа. За тэгэхээр ханшиг гүйлгээд үзье. За. Change of character явагдсан. За тэгэхээр энэ дээр range гэдэг зүйл гарч байгаа. Range гэдэг зүйл. Би одоо та нарт одоо range гэдэг зүйлийг заах гэж байна. Одоо ингээд ханш болвол ингээд ямар нэг ингээд range дотор ингээд байж шүү дээ. Range дотор одоо ингээд энд бол ингээд range ингээд үүсчихлээ гэсэн. Одоо ингээд үүсчихлээ те. За ингээд яалаа. Тэнгүүт одоо ингээд ханш ингэж буцаж ирэхтэй. Энэ бол range аль вэ гэхээр одоо энэ одоо range дотор одоо энэ одоо бидний энэ change of character хөдөлгөөн дотор бидний одоо яг харагдаж болох range хаана вэ гэхээр одоо энэ жишээ бид нар бол эндээс бол range бол энд харагдаж байгаа байхгүй. Range энэ бол order block дээр ер нь бол төстэй ижлэн л гэсэн үг одоо нэгсэндээ том цаг руу харах юм бол том цаг руу оруулаад харах юм бол энэ бол order block л гэж гэдэг гэсэн үг. Тэгэхээр бидний range эндээс хаана вэ гэхээр энэ байгаа байхгүй. Энэ range. Тэгэхээр энэ range бол том цаг руу харах юм бол ер нь бол бас order block л байна гэсэн үг байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ болвол нэгсэнд том цагийн одоо жишээ нь order block бол жижиг цагийнхан range болж ирдэг гэсэн үг байхгүй. Нэгсэнд бас order flow-ыг бол илтгэж чинь. Тэгэхээр энд бол ингээд order flow бол дээшээ байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энд бол order flow дагдаг шүү дээ. Тэгэхээр ханш бол order flow дагдаг. Тэгэхээр ханш бол энэ дээр ирээд өсөх магадaltaй гэсэн үг тийм. За тэгэхээр ханшиг бол хийдүүлээ. Явуулаад үзье. За ингээд ханш бол range дээр хүрээд ирчихсэн. Бид нар range дээр хүрээд ирчихсэн. Range доторх одоо сонирхлын цэг дээр хүртэл одоо баг хүрээд ирсэн байна шүү дээ. Тэгэхээр за эндээс бол бид нар юу харах вэ гэхээр range дээр нэгэнд хүрээд ирсэн тохиолдолд бид нар 1 минут руугаа шилжүүлж болдог. 15 минутын одоо range дээр ирчихсэн. За дахиад нэг юм харуулах юм бол бид нар юугаа хардаг шүү дээ одоо юу нэгсэн доо одоо премиум болон дискаунт үнэ хардаг шүү дээ. Тэгэхээр премиум дискаунт үнэ харах юм бол бид нар 50% дээр баг ирчихсэн байна шүү дээ, тий? 50% дээр ирсэн реакц. За энэ бол бас давхар баталгаа болчихж байгаа.
Тэгэхээр одоо бид нар хямдралтай үн рүү ороод ирчихсэн те. Бараг хямдралтай үн рүү ороод ирчихсэн. Тэгэхээр 1 минут руугаа шилжүүлээд үз те. 1 минут дээр бид нар хэрхэн наривчлалтай ярилцах вэ гэхээр change of character хүлээнэ. Change of character. Тэгэхээр change of character үүсгэхийн тулд бид нар би та нарт бас харуулсан те. Энэ индикатор гэдэг зэснээсээ болоод би энэ fractals-ыг та нар одоо change of character бас таньж чадахгүй бол бас ашиглаж явах хэрэгтэй. За тэгэхээр fractals дээр чи ингээд ер нь бол change of character бол гараад ир. Тэгэхээр энд бол энэ асж байгаа энэ улаан биш үү? Энэ улаан биш үү? Энэ бол change of character-ыг бол одоо илтгэж идэг. Тэгэхээр энд бол love-ыг эвдчихсэн. Энд бол улаан байхгүй шүү дээ. Яагаад гэх юм бол бас энэ дэр бас шаардлага бас хангасан байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр миний хувьд шаардлагыг хангасан байх шаардлагатай гэхээр яагаад шаардлагатай гэхээр энэ одоо sell candle шүү дээ. Энэ sell candle юм те. Hard candle. Энэ hard candle. Энэ hard candle-аас одоо candle маань ингэж дээшээ гарч ирч чадаагаас тэгэхээр нэг pullback гэж үзэхэд бас хитрхи ингээд магадлал багт орчод байгаа. Pullback биш. Зүгээр нэг ганц candle гараад ирсэн ба шүү дээ. Тэгэхээр энийг бол би ер нь бол pullback гэж үзэхгүй учраас энэ бол энд change of character гэж үзэхгүй шүү. Энэ ингээд маш та нарын ихэнх нь алдчихсан шүү. Тийм учраас би энийг онцолж яриад байгаа шүү. Тэгэхээр энэ жижиг хөдөлгөөнийг pullback гэж үзээд энэ дээр change of character гэж үзчих юм бол магадлал маш бага шүү залуусаа. Тийм учраас би энэ ядарч энэ fractals-ийн юу ашиглаад энэ дээр change of character үүснэ гэдэг үзчих хэрэгтэй. За энэ fractals-ийг үзэхгүй байлаа гэж бодоход бас энийг ч гэсэн одоо change of character гэж үзэж болно. Арай баталгаатай болох юм бол. Тэгэхээр энийг change of character гэж үзчихлээ гэж бодоход бидний энд бол 1 минут дээр бас одоо 15 минут дээр 15 минут маань бидний талд ирчихсэн. Тэгээд 4 цаг маань бас бидний талд байгаа. Яг бол pullback арилж одоо сонирхлын цэг дээр хүрээд ирчихсэн те. За тэгэхээр одоо бидэрт наривчлалтай арилжийг хийхэд 1 минут л дотор 1 минутын наривчлалтай арилж хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр 1 минутын change of character хүлээн. За 1 минутын change of character үүсчихсэн. За тэгэнгүүт эндээс бидний одоо нэг үтсэн модель харагдана. За энэ дэр бидний одоо өмнөх одоо вебинар дээр үзчихсэн модельээс харж үзэх юм бол энд бол change of character хийцэн гэж үзэн шүү дээ. Тэгэхээр аль одоо сонирхлын зэг илүү магадaltaй сонирхлын зэг болох энд одоо энэний хооронд бол заавч би энэс харъя. Эндээс бол аль одоо хамгийн магадлалтай одоо сонирхлын зэгийг олоодох тоо. Зураад одоо манайхан зураарай. Энд одоо сонирхлын зэг. За Мики энд гэж зурж байна. За бусдыг харъя. Одоо бидний үзсэн модель шүү дээ. Модель. За намжил их төхүүллээ. За хаана гэдэг нь би хэлээд байгаа. За над бол устгах чаа. За тэгэхээр бидний өмнө нь үзсэн модельийг харах юм бол бид нар эхний одоо энэ одоо бидний одоо юу маань эргэцчихсэн биш үү те одоо энд change of character хийгээд эргэцчихсэн те. Тэнгүүт одоо бидний моделийн дагуу бол энэ одоо илүү хамгийн магадaltaй одоо сонирхлын зэг бол. Яагаад тэгэхээр би та нарт харуулъя. Яагаад тэгэхээр энд бидний одоо өмнөх модельээр үлдсэн бол модель 1 энд харагдаж байгааз модель 1. Яагаад гэвэл энэ range доторх одоо эхний одоо бидний хуурж болох цэг бол энд биш үү? Одоо анхан шатны одоо юунууд бол бүгдээр энд гэж харж байгаа шүү дээ. Одоо order block энд гэж харж байгаа. Тэнгүүт хааш бол энийг хуураад энийг liquidity болгож ашиглаад энэ доор байгаа одоо бидний extreme цэг дээр байгаа сонирхлын цэг дээр ирээд өсөх магадлал өндөр байдаг гэсэн үг. Тийм учраас биднэрт одоо энэ liquidity-нуудыг одоо хамаад энд ч гэсэн одоо liquidity биш шүү дээ. Энд бас дээрээс нь харах юм бол imbalance үрчихсэн. Imbalance үрчихсэн тий. Тэгэхээр энэ цэг бол хамгийн магадaltaй цэг гэсэн. Тэгэхээр бид нар энэ дээр ордероо тавиад өгч болно гэсэн. Одоо юу гэдгийг buy limit ордероо тавиад өгч болно гэсэн үг байхгүй. За тэгээд одоо хаан шиг хэдүүлээ харуулдаг. Энэ маш чухал шүү. Одоо энэ бол liquidity болж ашиглах юм шүү дээ. Тэгэхээр энд бол маш их арилжаач ингээд энд бас ороод алдчихж байгаа гэсэн үг байхгүй. Хэрвээ одоо энэ дэр авахгүй бол. За тэгэхээр хаан шиг гүйлгээд үзье.
зя хааш яасан байна гэхээр хартаа залуусаа энд манипуляц хийсэн байгаа. Энд одоо buy арилжаанд орсон арилжаачтай stop loss-ыг бол хамчихсан. Тэгэнгүүтээ stop loss-ыг хамчихсан. Liquidity хамчихсан учраас одоо өсгөд бол ямар ч асуудал байхгүй. Бидний imbalance-тай imbalance-ыг нөхөд бидний order block дээр ирээд хаашид өсчихсэн байна шүү дээ. Маш хүчтэй өсөлтийг үзүүлсэн байна те. За одоо дахиад хэдүүлээ дээшиж харсан болно. Бидний яагаад гэвэл 4 цагийн pullback-ыг харж байгаа тийм. Тэгэхээр 4 цаг дээр харах юм бол энд бас liquidity өсчихсэн байна шүү дээ. Хардаа. Liquidity. Тэгэхээр liquidity хамж дуусгахын тулд liquidity хамлалт бол энд дуусна. Тэгэхээр бид нар хаашиг гүйлгээд үзье. Зя хааш бол ирчихсэн. Liquidity хамаа дуусчихсан гэсэн. Тэгэхээр энд бол бидний сонирхлын цаг байна. Сонирхлын цаг байна. Тэгэхээр эндээс бид нар ямар арилж харах вэ гэхээр continuation ярьж байгаа. Тэгэхээр бид нэр энд бол таргетаа тавиад өгч болох байсан гэсэн. Гэхдээ юу лээ залуусаа их одоо ихэнх ашгуудаа бол хаана авах вэ? Залуусаа энд бол ер нь ихэнх ашиг хаана авсан дээр л хамгийн safe. Одоо хааш бол байнга ингээд ийм өндөр өсөлт үзүүлээд байхгүй шүү дээ. Тэгэхээр ихэнх ашиг авах одоо safe target бол энэ шүү залуусаа. Энэ шүү. Одоо та нар 50% ч юм уу те ядаж энэ дээр авах хэрэгтэй байхгүй. Ядаж 50% энэ дээр авчих хэрэгтэй. Тэгээд үлдсэнийг явуулж болно шүү дээ. Үлдсэн ч гэсэн хангалттай их ашиг болно. Одоо 50% волюмаа бол ингээд явуулчих бол бас мэлийдгүй чамлаахгүй их ашиг олно шүү дээ. Тэгэхээр та нар бас энэ одоо breakout structure явагдсны дараа хардаа энэ pullback хөдөлгөөн орж ирсэн байгааз бидний үзсэн. Тэгэхээр энэ pullback хөдөлгөөн орж ирээд бас дараа нь үргэлжлээд унчих бас магадлалтай байсан. Бидний stop loss-ыг цогцох магадлалтай учраас бидний энэ дэр 50% авч байгаа гэсэн. Тэгэхдээ аз болж бидний үлдсэн 50% бол маш ашигтай явсан гэж ойлгож байна. Тэгээд энийг харах юм бол бидний risk to reward ratio буюу ашиг алдагдлын харьцааг ардаа залуусан. 127 бараг 128 risk to reward ratio дайрлж авсан биз дээ. Тэгэхээр бид нэр 4 цагийн pullback-ийг бол ингэж барьж авах нэ. 4 цагийн continuation буюу одоо юу арилж байгаа шүү дээ одоо. Үргэлжсэн арилж байгаа бол энд хартаа. Залуусаа би 1 минут руу оруулах. Энд юу 15 минутаар тайлбарлаж. Яарда. Энд бол чок үсчихсэн те. Энд чок үсчихсэн. Та нар нөгөө fractals гэдэг юуг ашиглаад харах юм бол энэ чок үсчихсэн. Тэгээд чок үсчихсэн. Энд бидний сонирхлын цаг үнэ те. Тэгэхээр бид нар энэ чокийг үүсгэсэн сонирхлын цагийг нугаач. Тэгэхээр бидний энэ дэр хэрвээ 15 минут дээр ярилцсан бол ингээд тавьдах боломжтой байсан. Тэгэхээр эндээс continuation ярилцаг харах юм бол бас доош хараад өгч болно гэсэн үг. Гэхдээ одоо бид нар одоо ихэнх ашиг бол бас энд ч юм уу те энд бол liquidity хамаадаг шүү дээ. 50% ч юм уу те 50% ашиг ингээд аваад ич болно гэсэн үг. Ягаад гэвэл энд бас liquidity хамлалтууд бол үүсэж байгаа байхгүй юу? Энд бол liquidity хамчихсан те liquidity хамсан. Энд бол liquidity хамсан. Тэгэхээр энд бол маш их олон liquidity хамлалтууд бол үүсчихсэн. За ойлгомжтой гэж залуусаа. Өнөөдрийн вебинар таалагдчих байна. Ойлгомжтой. Маш их таалагдчих. Тэгэхээр бид нар ийм байдалтайгаар арилжих юм бол юу 99%-аас нь дээр арилжина гэдэг. Яг ийм наривчлаа одоо ингээд pullback болон одоо 99%-аас нь илүү одоо наривчлалтай арилжих боломж үүсгэж байгаа байхгүй. Бид нар нэгдүгээрт pullback арилж байгаа барьж мөн continuation арилж байгаа. Одоо энэ сарч одоо энэ continuation арилж явагдаж магадгүй. Гэхдээ энэ өсөж явчих магадгүй. Гэхдээ болоод бид нар continuation арилжааны эхлэлийг эндээ барьчихсан. Тэгээд эхлэлээ бол 15 минутын structure дээр хаачихсан. Тэгээд 50% volume буюу 50% хаагааг үлдэж байгаа. 50% нэг унал үз. Өсвөл өсөнд үз. Бид нар аль хэдийн 50% хаачихсан тийм. Ямар ч одоо юу одоо энийг бол risk free буюу одоо ашиг юу одоо stop loss одоо эхлэлийн цэг дээрээ тавьчихсан. Одоо оролтын цэг дээрээ тавьчихсан. Тэгэхээр бид нар ямар ч одоо stress free гэж ярьдаг шүү дээ. Стресс байхгүй арилж болчихж байгаа байхгүй. Бид нар эндээс бариад авчихсан 50% энд бол 15 минутаар хаачихсан. Тэгэхээр энэ унуу байна уу бидэрт бол ямар ч хамаагүй бид нар ашиг авчихсан. Тэгэхээр унуул сайн үстэй. Тэгэхээр бид нар ингээд
энэ дэр ч гэсэн ялгаагүй 50% авчихсан энэ өсөлт орж ирвэл бид нар сайн гэхдээ орж ирэхгүй ч байсан унсан ч гэсэн бид нар ашигтай хааж байгаа. Тэгэхээр энэ одоо арга барилын энэ одоо ид шидний эндээ байгаа байхгүй залуусаа. Маш өндөр одоо risk to reward энд 50% дээр хаагдахад бол одоо 50% дээр хаахад бид нар одоо жишээ нь хэдэн risk to reward ratio-тэй харилцсан харъя л да. Энд дээр 50% дээр хаахад хангалттай шүү дээ. Одоо заавал 100 risk to reward ratio-тэй 13.87-тэй одоо 50 ааж байгаа байхгүй. Нэгсэндээ бид нар 1% эрсдэх юм бол энд нэг 7 орчим 1/7 орчим хувь одоо ашигтай арилжиж байгаа байхгүй. Хангалттай байстай залуусаа 1/7 гэдэг чинь юу гэсэн 7% гэсэн үг шүү дээ. 1% эрсдсэн тохиолдолд. Тэ? Хинч 7% яахгүй шүү дээ. Хинч одоо 7% одоо танахгүй шүү дээ, тэ? Одоо нэг арилжаанаас ингээд 7% болчихвол хангалттай байстай, тэ? Тэгэхээр ингээд 7% авчаад тэг үлдсэн 50%-ийн волюм бол ингээд үлдээчих хэрэгтэй байхгүй 50% ч юм уу те энд 70% ч хаасан болно. За тэгээд та нарын дур одоо тэгээд ерөнхийдөө бол ашиг авах цэгээ ингэж сейф буюу одоо хамгийн тийм тохиромжтой хамгийн магадлал ихтэй цэг дээр нь бол ихэнх ашиг авчвал зүгээр гэж бол би та нарт зөвлөнө. За тэгээд энэ хүү вебинар бол ингээд энүүгээр дуусгах чинь тэгэхээр ойлгомжтой байсан гэж найдаж байна. Сэтгэл байна уу залуусаа. Өнөөдөр бас continue